За сайн байцгаана уу? Влог хийж чадлагүй худлаа. Сумаар их явлаа. 20 сумаар орж мэдээ контент бичлэг энтрээ хийж яваад юусоо зааварахгүй байлаа. Энэ 9 хайрхан ургамал чиглэлд ингээд явж эхэлсэн байна. 9 донд ингээд явахаар хоошоо ухраад байгаа юм шиг өдрөмж төрдгөө. Хоошоо ухраад байгаа юм шиг өршөө олигдсон ахиж юу. Итгэлсэн донд явж байна. Одоо ингээд хангаар руу явлаа. Энэ өхрүүдийн наваа гарч байгаа хэрэг та. За нөгөө хөнгөн голын ихтер чинь ирж байна. Энэ дээрээс ингээл гараад ишиг ингээл урсаал өөр тийш ингээл явдаг байна шүү дээ. Ирээд аймаг дээр бас хурал зөвлөгөө ажил төрүүлгээд зөндөө байсан. Энэ үлээстэй хот дотор шүн ингээд явж бичлэг хийсэн. Энэ зүгээр л влогондоо зориулж хийсэн юм уу? Баазаас сургуудад төв ортол явсан юм бичлэг байна. Нэг өдөр зав гараад богдон голгоод гэрийнхэнтэйгээ явсан. Нилээд хоногийн бичлэг болохоор ингээд цас масгүй гоё байж тааржээ. Тэгтээ загас баригдаагүй, богдон голын загас их хавардсан, их загастай хариулсан хамгийн гоё. Загастай байсан одоо ингээд тоорсон, хүмүүс их тоор тавьж загасыг хорогоод юм болсон юм шиг байлээ. За бас ойр өдрөд болсон нэг гоё юм гэх юм бол загснуудын компанийн энэ хайрга дарганы үйлдвэр байгуулсан энэ их том хөрөнгө оруулалт болсон гэж захимжууд захны барилгын компани хайрга дарга нь олдохгүй хэцүү байсан бол энэ дээрээс хайрга дарга аваад ингээд чанартай сайн барилга хурдан баригдах нөхцөл бүрдсэн энэ нээлтэнд нотсон сумаараа ихэд явж эхэлсэн эдэр явсан байна. Эдрийн нөгөө ялгуулсан утгын төр дээр очлоо. Тэнд очиж ногооноор дээр очсон. За тэгэл дахиад сумаараа явж эхэлсэн. Өдөр шөнөгүй л явсан да, шөнөж явлаа, өдөрч явлаа. 20 сумаар орж тайлан тавьж, тэнд бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, ингээд хэрэгтдээ уулзаад ингээд явсаар байсан. Аймаг дээр ирээд бас дунд нь ирж ажилласан. Тэрэн дээр нөгөө тэр бүх мод чинь нөгөө жоохон юу муутай, үрдэн муутай таригдаад байгаа гэд энийг яг хаана тариул, ямар мод тариул, яг хаана тариул үр дүнх юм бэ? Мод жимсний мод бас тарина гэж эсэг дарга бас төлөвлөж байгаа. Тэгээд энэ төлөвлөлтүүдээ ингээ мэрэгжлийн багаар хөдөөж авах сургуулийн эрдэмтдээр ингээ хийлгээ судалгаа харуулсан. Яг ямар суманд тариул үр өгөөчтэй ингээд зүгээр тариад орчихоор хайраа мод өгөөд хөрөнгө зардал хөдөлмөр өгөө болоод байгаа гэд. Тэгээд энэ эрдэмтдээр юм судалгаа гаргаад тэрнийхээ дүгнэлтийн хурлыг хийсэн. Тэгээд дахиад сумаараа явсан. Одоо яг аймгийн эсэг дарга нөгөө жилийн тайлангаа цахимаар тавьж байгаа. Тэгээд энэ бичлэгүүд хийж цахим тайлангийнх нь ажил дээр ажиллаж байна. Завгүй болохоор ингэсийг л оруулчих та. Баяртай.